Hi guys, hello байна. Ямар гарч байна guys? Hi guys, hello байна. Сайн байна уу? Нэг ачуу. Одоо Canon камера гэж өөр камераар би видео дарж үзэж байна. Тэгээд ямар дуу яг гарч байгааг мэдэхгүй байна да. Миний дууцс ямар дуу сонсож байгааг мэдэхгүй байна. Тэгээд нэг дарж үзье гэж бодлоо. Яг л миний Osmo камер чинь эвтэрсэн guys. Би нэг унаацсан чи эвтрээд. Тэг яг энэ гоё студиог би авцаасан чинь тэр үед яг эвтрээд. Тэг эндээс камер бас ингэж зээлж өгдөг гэхээр камераар энүүгээр нэг дарж үзэж байна. Тэг миний дуу сайн сонсох юм уу мэдэхгүй байна guys. Тийм байна. Бас өөр газар ингэж дарж үзсэн сонирхолтой бастай тий өдөр болгон гэртээ юм дарж агаад ингэж гадуур өөр орчинд дарж үзлээ. Өний амар том студиуд би энэ талаар ингэж дарцсан. Дараа эндээс гоё хувц хувцас хэлдэг тий тийм стилээр бас дармаар байна. Амар хөөрхөн газар байна. Өнөөдөр юу хийн гэвэл 26 оны трендийг та нарт танилцуулъя гэж бодлоо. Тэгээд яагаад ийм талаар танилцуулмаар байна гэсэн гэхээр би өөрөө модельаар ажилладаг. Тэгээд өөр хувцсны трендийг амар сайн хайдаг. Тэгээд өөрөө тэр хувцсны талын fashion youtuber-ч сайн үздэг. Тэгж яагаад энэс та нарт энэний мэдээд авал дараа хувц авахд ч юм уу хувц өмсөд эсвэл ингэж хувцсны талын fashion-ы талын юмыг харахад мэдрэмжтэй болчтой гэж бодож байгаа байхгүй юу. Тийм болоо миний хэлж байгаа яг 9 point-ийг та нарт танилцуулаад тэрийг мэдээд авчвал хэрэгтэй ах гэж бодоод энэ видеога хийсэн guys. Миний дуу одоо жоохон зүгээр болцсон бастай. Им угаад авахгүй, эмнэлэг явж эхэлсэн. 2 сар 2-7 хоног им уусан ч зүгээр болохгүй байхаараа эмнэлэг яваад им ууж эхэлсэн. Одоо жоохон хамар гоё зүгээр болж байна. Тийм байна. Тэгээ би яг fashion trend-ийг яаж би нэг хараад би юу вэ те? Яаж энийг тайлбарлалтыг гэвэл энийг трендийг харахын тулд одоо яг 2 сард Gucci, Balenciaga, Tom Ford зөндөө тийм том брэнд зүгээр солонгосын том брэнд биш те Миланод байдаг, Франц байдаг брэнднуудаас шоу гарч байгаа хгүй юу. 26 оны FW-гийн шоуг энэ хэдэн оны өмнө шоу ихэлсэн. Тэндээс эхлээд тэр хуснуурыг хараад тэндээс ийм стил одоо жоохон тренд болж байгаа юм байна ч юм уу те. Тэгэж бас хардаг. Дээрээс нэмээд одоо алдартай бас миний мэддэг fashion youtuber-ч хараад тэгээд би ийм яг pointтай юм байна гэдгийг тайлбарлая гэж бодлоо guys. Окей. Санаа зовж байна. Миний хэрэлдэг камер биш болохоор миний дуу сайн гарч байна уу? Яах юм мэдэхгүй байна. Зүгээр дараад үзэх үү те. Окей. За тэгээ миний бодлоор бол тренд бол амар иргэдэг гэж бодож байгаа guys. Миний аав ээж үе би жоохон 8 нас 9 настай өмсөжсэн хувцс одоо амар тренд болж байгаа. Аав ээж альдэрийн стил, vintage-ний стил амар том sunglass ч юм уу те. Эсвэл би жоохон байхдаа 8 настайдаа энэ хүртэл өвдөг хүртэл ингэж ирдэг тийм өмд өмсчихсэн ахгүй юу. Зүгээр барьдын мөртлөө барьдын leggings шиг мөртлөө өвдөг хүртэл өмсдөг. Тэгээ тэрийг жоохон байж ахтаа ингэж зөндөө өмсчихсэн чинь одоо бас тэр тренд эхлээд байгаа хүмүүс зөндөө гоё fashion-ы хувцаар бас өмсөж байгаа. Тэгээ эргэл байгаа хгүй юу те. Тэр амар бас гоё надад санагддаг. Тэгээ хуучин тренд алга болдгоо хараа орчин үеийн хэлбэрээр дахин ирдэг. Тимээс хувцас хайж болохгүй. Өмнө өмссөн хувцснуудаа хайж болохгүй байгаа хгүй юу те. Угаасаа ингэж эргэж ирэх юмч. Би одоо хүртэл ингэж ээж Монгол явшаал ээж хувцс, анагийн хувцс, альдээ жоохон стил болж исэн те. Тэр хувцсныг аваад ирсдэг ахгүй юу солонгост. Тэгээ солонгост энийг өмсөөл амар ингээл вау ийм стилийн хувцс хараагүй шүү дээ гэж нүдэнд харагддаг ч юм уу. Тийм байдаг. Тэгэл бас орсон ч бас амар хөөрхөн гарч шүү дээ. Энэ камер ингэж дараад амар гоё бол би энэ камерыг дараа авнаа. Тийм байна. Эхлэх үү? Жигнэс одоо эхлэх үү? Хамгийн эхлээ low waist guys. Low waist гэж бидгүү high waist гэж яадаг, midi waist гэж яадаг, low waist гэж яадаг аахгүй юу? Одоо бол high waist өмсөхгүй болсон. Бүр одоо яг low waist тренд болоод байгаа аахгүй юу? High waist-ийг өмсөх юм бол ерөө ингэж яг бүсийг байрж өгөөд бүр ингэж эмхтэлэг хөөх ингэж харагдаг. Тэгээ тийм өмдс ч бас байгуул гоё л доо. Ер нь бол одоо тренд бол биш л аахгүй юу? Тийм болоод low waist-ийг амар зөндөө өмсдөг. Би ч өнөөдөр low waist өмсөн. Тэгээ энэ тренд бэлгүү гоёо эсхийг тодруулж Y2K мэдрэмж өгдөг. Жоохон vintage стилээр өмсдөг. Хурбан хүртэл доошоо ингэж өмсөх амар дуртай байдаг. Тэгээ энийг амар ингэж доошоо өмсвөл хөлөө ингэж богино харагдах юм биш үү гэж бас боддөө шүү дээ тий.
Үгүй guys. Стил. Тэгээ энэ ч шоуг хараад юу мэдэрсэн. Ийм low waist-ний стил явахснаар амар зөндөө гарч байгаа хгүй юу. Заавал өмдийг low waist-ээр өмсөх хэрэггүй ч гэсэн одоо палаж, ёпг цас low waist-ээр өмсөх. Палажийг яаж тэг low waist-ээр харагдуулах юм бол палаж дээр бэлтийг жоохон low waist доош болгоод бэлт хийдэг стилээр бас өмсөж байгаа. Тийм байгаа. Тэгээ амар доош бишээ нүү гэвэл тэгээд дотортоо гоё стил өгдөг тренд болоод байгаа хгүй юу. Альж бас тий. Тэр шоуч өмсөс стил өгдөг ч юм уу эсвэл дотор хувцсыг тэ энэ принтний логод харагдуулдаг ч юм уу. Тийм ээ. Тэгдэг. Энийг анхаарад дараа ингэж юм уу асууд ч юм уу тэ стайлинг хийгээд жоохон low waist-ээр болгож үзээрэй. Тэр ч амар хип болж байгаа байхгүй юу. Тийм ээ. Хоёр дахь нь бол джейс өмдийг танарт хэлмээр байна. Джейс өмд бол яасан ч энэ бол тренд биш зүгээр л джейс өмд хэрэгтэй хувцас болсон шүү дээ. Ямар хувцас ч джейс өмд зөндөө өмсдөг болсон. Тэгээ джейс өмдний pit байдаг шүү дээ. Тэ wide pit, straight pit, skinny pit гэж байдаг. Мэдээж guys. Тийм piece-ний тренд нь одоо 2026 оны тренд нь юу болсон бэ гэвэл straight pit guys. Зүгээр юм straight. Окей. Би бол ерөөндөө wide piece-тэй аим дуртай. Ийм том стилийн өмдөнд би аим дуртай байдаг аахгүй юу? Яасан ч юм том юм өмсөв бүр тасцсан. Тэгвэл ингэж барьдаг skinny өмдөд өмсөх аим дургүй байдаг. Тэгээ би бол жоох өнөөдөр эмхтэлэг ингэж жоох хөөрхөн гарыг иввэл ийм skinny биш boots cut гэд доотлолт нь ингэж те ийм болчдаг тэгсмэрт дээдл нь ингэж барьцсан. Тим джинс өмдийг өмсдөг. 1-2 удаа л өмсдөг. Ерөндөө бол чадвал wide piece-ийг аим зөнд өмсдөг. Солонгост бол эрэгтэй хүмүүс balloon pit гэд жоох ингэ пүмбис доотлолт дахиад орцсон. Тэ пүмбис тим эрэгчүүд зөндөө өмсдөг. Тэгээ тийм balloon piece-ний өмдөл гардаг тренд ч зөндөө байгаа. Одоо бол тийм balloon pit, wide pit гэдэг pieces or straight pit амар тренд болоод байгаа байхгүй. Тийм болоод та нар одоо энэ жилд джейсон даммаар авах хэрэгтэй. Эсвэл өмнөд ингэж харж шít. Тэгвэл сонголтоо хийхдээ ерөнөө straight piece-ээр аввал эрийг дараач суудаан өмсөн бас жоохон трендтэй болж байгаа гэж хэлмээр байна. Окей. Яг манай аав ээж үе би чичээ жоохон байхад заяа. 2000 онд 1990 онд бол skinny гэж барьдаг pit зөндөө өмсөжсэн тий. Би бол тэр үе дайвар гэж барьдаг skinny-г өмсөжсэн. Тэгж жагаад тэрний дараа wide pit том стил ингэж тренд болсон аахгүй юу. Тэгж жагаад одоо бол тийм товч биш, тийм жишгэж биш. Яг нэг юм элжап pit юм өмд дахиад тренд болоод ингэж ирээл байдаг аахгүй юу тий. Би эрэгтэй хүний хувцсыг харахад ерөөндөө бол би эрэгтэй хүн барьдаг өмд өмсөх миний хамгийн дургу стил юу вэ гэвэл барьдаг өмд аахгүй юу guys. Барьдаг ингэж тэр нэр муугаа. Яг тэгвэл яасан ч эрэгтэй хүний хөлнөөс эмэгтэй хүний гуй юм уу тий хөлн жоохон ингэж харьцуул бүдүүн байдаг үе бас байдаг аахгүй юу хажуу талдад. Тэгээ миний хөлнөөс турхан харагтай эрэгтэй хүний хөлийг хармааргүй байдаг. Тийм үстэй. Муухай ингээл юу вэ? Булчмууш харагдаг ч юм уу. Тийм эрэгчүүд зөндөө байдаг аахгүй юу. Ингээд хөлн турхан байдаг. Тийм болоод тийм гэж бас амар wide тэр нь ингээд зогч байгуул зүгээр л дээ. Зогхгүй мөртлөө тийм бас өмдсдөг хүн сайн дурггүй. Ерөндөө бол миний ингэж анзаараад байгаа хаах энэ хүн өмд нь ямар хөөрхий энэ эрэгтэй хүнийг эрчүүдийг хэлж шít. Энэ хүн амар хөөрхөн стилд өмссөн байна шít. Гэвэл тэр нь ерөндөө бол амар томч биш, амар ингэж барьсан ч биш. Ерөндөө ингэ нэг стил доош ингэж унцсан. Эсвэл жоохон дуу том дуу. Тийм стилийг би амар хөөрхөн гэж тэгжсэн бэлээ. Хэдэн оны бас тэгсэн аахгүй юу. Найстай нэг ингэж баардаас аахгүй юу. Найстай нэг баартаж байгаа тэгэл яг артал тижээ хийсэн хүн байсан. Тэгээ арталтыг тижээ хийсэн хүн байгаа болоод тэгэл яасан ч ингэ хувцсыг харчдаг аахгүй юу. Хувцсыг харсан чинь өмнөд амар гой цогч байна. Өмнөд амар хөөрхөн. Тэгээ энэ хүний хувцалт нь өөртөө амар таарсан аахгүй юу. Амар товч биш, амар ингэ байж байгаач биш. Яг энэ тижээ хийдэг энэ баарны ингэ концептээ өөрийнхөө стилэнд гой цогцсон байсан. Тэгээ тэр үед хувцсыг өөр хөөрхөн өсдөг хүн бэ гэж бодсон. Тэгээ энэ piece бол ихэвчлэн бүгдэд цогтой шүү дээ. Ер нь бол ингэ те нэг straight piece бол тиймч та нар бүгдээрээ хараад үз. Тийм straight piece-ийн мөртлөө low waist бас зөндөө гарч ирээд байгаа байхгүй юу. Low-ны зараас зөндөө тийм өмд аваад илээ. Тэгэхээр бас энэ тренд болж байгаа юм байна гэж бодож байгаа байхгүй юу те. Тиймч нэг jeans авах юм бол straight-ээр авч үзээрэй. Окей? Окей. Дараагийнх нь бол pop skirt guys. Pop skirt гээд
Дөрөв хөөрхөн хэлбэртэй юб гахгүй юу? Ингэж ийм хөөрхөн. Пумпис гэх үү? Пумпис. Доотлол ингэж пумпис ийм юб бас өнөө тренд болж байгаа guys. Ийм пумпис юбыг бол pop skirt гэдэг. Жог ийм доотлон пумпис ингэ дахиад ингэж орсон байдаг шүү дээ, тий. Орсон ийм өмдийг бол polun pit гэдэг аахгүй юу, guys. Окей. Тэгээд polun pit-ийн өмд бол угаасаа тренд болж исэн. Аль дээрээ солонгост болвол. Аль дээрээс ийм ингэ зөндөө олжсоо болоод солонгос ирчүүд бол аль төрөн зөндөө тийм өмд өмсдөг л дөө. Тэгээ энэ нь одоо дуусахгүй л аахгүй ийм polun pit-ийн өмд нь. Тийм болохоор одоо эмэгтэйчүүд бол ер нь ийм юбг авах юм бол богино юбгчс чадвал ийм хөөрхөн пумпис стилийн юбгч юм уу? Эсвэл өөрт юбгч гэсэн ийм пумпис стилийн юбгийг нэг тужон хийгээд үзсэн. Тэгээ тийм ингэж юбг юм уу ийм юбг дээр дээдлэлт нь юу өмсөх хэрэгтэй вэ гэж тэгэн штэ тий. Зүгээр л тэрүнгээрс л тийм стайлаас нь амар поинттай харагдаг болоод дээдлэлт нь бол зүгээр simple. Окей. Зүгээр л амар поинтгүй зүгээр энгийн харч юм уу те энгийн зүгээр simple цэвэрхэн цамц юм уу подол хүмсэн ч поинттай харагдаг. Доороо волюм оруулдаг болохоор дээрээс нь энгийн цэвэрхэн топ өмсвөл илүү стилтэй харагдаг. Окей. Тийм шүү. Тийм бол pop skirt. Одоо надад бол гэрт бол хар өнгийн урт. Миний рестээр өмнө 100 бол зөндөө тэр өмсөжсэн pop skirt өмсөжсэн ингэж хар. Тэгээ тэрийн өмсвөл амар стилтэй харагдаг. Чинээс хав хар өнгийн зүгээр ийм мөртлөө стил 8 ийм болоод тэгээд ямар ч подол хүмсэн ч стилтэй, эсвэл майк хүмсэн ч гоё стилтэй харагдаг. Тийм байсан. Тэгээд энэ бол би чигнээсээ одоо амар миний нүдэнд зөндөө харагдаж байгаа. Миний одоо Instagram-аас хардаг ингээд инфлюенсер, хувцсны талын инфлюенсер ч юм уу ингээд хүмүүс их харуул би энэ хувцсыг амар миний нүдэнд зөндөө харагдаж байгаа мөртлөө надад ч амар хөөрхөн санагдаад би нэг ерөөд нэг стилийг авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Стил тэр нь юу вэ гэвэл petite jacket гэдэг. Petite jacket. Энэ бол бас аль дээрээ стилийг дахиад аваад ирсэн байгаа байхгүй юу? Би ингээд нэг жакет, куртэг, тэ болтой өмсвөл би бол ер нь миний стил бүх юм oversize, том сайзыг өмсөх дуртай. Мөргүү ингээд жакет өмсөх юм дур байдаг. Мөртөө мөртлөө ерөндөө бол жоохон тэр бүрэн томдуу стилийн болтой өмсдөө штэ. Та нар бичээс штэ. Тийм стилийн болтой ч юм уу, тийм стилийн жакет зөндөө өмсдөг. Одоо бол тэр нь биш petite, тэр нь жоохон баригдсан. Яг миний биеийг барьсан мөртлөө ийм жакет зэг зөндөө тренд болж байгаа. Oversize blazer биш. Биед авсан PT жакет тренд болж байгаа. Одоо жишээ шиг Наполеон жакет гээд Наполеон аль дээр Наполеон үүсдэг жакет гэдэг тийм жакет амар тренд болж байгаа guys. Энтэй жоохон адилхан стилийн Наполеон жакет шиг тийм жакетнууд миний дуртай хувцсны солонгос брэндүүдээс зөндөө шинээр гарч ирж байгаа. Тэгвэл тийм тренд болоод байгаа гэж аахгүй те. Зарагдах хэрэгтэй юм чинь. Аль дээр uniform стил хүчтэй, classy имижийг өгдөг гинэ. Бас шууны зургийг авал та нарт харуулъя. Миний дуртай солонгос брэнднүүд тий. Миний дуртай солонгосын хувцсны талын хүмүүсийн ингэж юмнуудыг харуулж, ер нь бүгдээрээ заавал ийм нэг petite jacket байд юм бэлээ. Дээдл нь ингэж тийм ингэ байчвал доол ингэ бүр стилтэй харагддаг гэж юу тий. Ер нь хөөрхөн guys. Нэг анхаарал хараад үзээрэй заяа. За дараагийнх бол fringe. Guys, fringe гэдэг бол одоо зургаар нь харуулъя. Би энийг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Энийг бол western тийм стил ийм те тренд болж байгаа. Хэдэн жил болж байна. Тэгээ энийг fringe стилийн хувцс байгаа, палаж байгаа, шоу дээр амар зөндөө ингэж ийм fringe-ний point-нуудтай ингэж хувцснаар зөндөө гараад байгаа байхгүй юу. Тэгээ fringe те yoga, dress, цүнх маш олон төрөл байгаа юм чинь. Заавал fringe стилийн хувцс биш, тэл ч юм уу. Зүгээр энгийн хувцс өмсчөөд цүгэн дээр им принц стилийн цүнх агуул амар гой point болж байгаа гэж аахгүй. Тэг хөдөлгөөх бүр савладаг. Тий, савладаг гэдэг юм байна те монголоор. Им савладаг. Им савладаг нь хамгийн гой хэсэг л аахгүй юу. Надад зөв принц тэл орсон хувцс бол айхгүй юм байна. Бодсон ч. Тийм ээ. Ерөндөө хэцүү шттэ. Тэ? Тэгсэн ч гэсэн. Одоо дараа нэг шопинг хийхэд им принц стил авал жоохон ингэж мэдрэмжтэй л болчихдаг байхгүй юу. Одоо энэ принц чинь нэрээ тренд болж байгаа шттэ. Энийг нэг аваад үзэх, нэг хараад үзэх шиг юм те. Тэгэж болт юм чи. Окей. Гутал зас хөрх фринж гутал зөндөө байд юм бэлээ. Тийм байна. Ор бас зөндөө энэ бол мэдж байгаа хүмүүс бол мэдж байгаа. Хувцсны талаар мэддэг хүмүүс бол мэдж байгаа. Энэ ч амар янзын тренд болж байгаа. Нэг юм нь юу вэ гэвэл lace. Lace бол үргэлж хайрлагцаар байгаа материал. Яаж өмсгөө, layered хийж өмсч болдог. Эсвэл lingerie rug гэж биднээс guys. Унтлагын хувцс, эмэгтэйчүүдийн унтлагын хувцс шиг
тийм ланжери стилийн лейсний палаж бас амар тренд болж байгаа. Одоо Зараад бас нэг тийм палаж зарж байгаа байхгүй юу? Тэрийг хүмүүс гал. Тэр хүмүүс амар зөндөө авч байгаа. Тэгээ тэрийг зүгээр дангаар нь тэрийг өмсөд ээлтэн зүгээр нэг закет өмсдөг ч юм уу. Эсвэл тэрийг өмсөд дуултан джинс өмсөд ингэж лейаут хийдэг ч юм уу. Тэгэж байгаа. Ланжери лүг лейс дресс хэлбэрээр их ашиглагдаж байгаа. Ер нь лейс тэгээ ланжериг юу эмгтээлэг харагддаг өстэй тий. Тэрийг гоё лейерт хийж өмсөж байгаа амар гоё тренд болж байгаа. Жинс. Бис тэгээд одоо зараас авах гэж бодож байгаа. Яг бол амар зөндөө хүмүүс ингэж дуртай байгаа юм чи тий. Одоо хүрдэ аль нэг олоод авах уу? Хөөхөн гоё лейсний палаж байна уу гэж харж байгаа. Манай гэрт би удалны хугацаар лейс зөв ланжери өмсдөг. Тэрийг би дараа зүгээр өмдөн дээр өмсөд гардаг болцсон л аахгүй юу. Одоо тренд чи тийм болцсон аахгүй юу. Сонин гэж харж болох уу? Одоо ингэж байгаа миний Instagram дээр тийм хувц өмсөн зураг гарч магадгүй. Би ч амар хөөхөн аахгүй тэрийг хараад авал зүгээр тэрийг дангаар өмсөх дурггүй. Яг тэгвэл гунлахны хуцаа өмсөд гарсан юм шиг харагдаж магадгүй юм чи тий. Тийм юм дээр гоё layer тэгээд гоё өмсмөр байна. Тэгээд layered трендний дахиад нэг point нь юу вэ гэвэл layered. Энэ бол би нэг 2 жилийн өмнөөс зөндөө хийжсэн layered. Layered хийж өмсөх аим стилд харагддаг guys. Чингээс аим стилтэй харагддаг. Тэгээ энэ шоу дээр харсан яаж layered хийдэг вэ? Layered гэдэг чинь ер нь бол ингээд нэг хувцсыг дангаар өмсөх биш. Энэ нийт тэ зүгээр цам зүмсүүл дотор нь шооч өмсдөг ч юм уу. Ходол өмсүүл дотор нь урт long sleeve өмсдөг ч юм уу. Өмд ч бас тийм зүгээр нэг өмд биш, өмдөн дээр yoke өмсдөг ч юм уу, өмдөн дээр lace өмсдөг ч юм уу, ингээ гоё layered хийдэг юмыг тренд болж байгаа гэж аахгүй юу. Тэгээ шууд энэ удаа ингэж харахад 26 оны FW шоуг харахад цамцыг олон давхар өмссөн. Энэ удаа бол тийм үе бас зөндөө байсан. Зүгээр л ийм шоу шидэж шүү дээ. Ийм цамц энийг нэгийг өмсөд дотор нь дахиад нэгийг өмсөд ингэж өнгөөр ингэж өмсдөг бас зөндөө тийм стил харагдсан. Тийм хидэн юмыг иш нэмээд өмсдөг. Тийм стил амар тренд болж байгаа. Тийм ч та нар ч бас гэхдээ энэ өнгө амар хөөрхөн, өнгө амар хөөрхөн ийм стилээр нэг өмсч үзье гэвэл зөв хамт өмсөд үз. Тэгээ тэр нь амар гоё цогж байгаа үе зөндөө байдаг байхгүй юу? Шинжаа. Зориод олон зүйл давхарсан мэдрэмж нь гол онцлог. Тэгээ энгийн хувцас layered хийвэл маш ингээ стилтэй болдог байхгүй юу? Ойлгосон. Тэгээ би Монголоос бас авчирсан ч зөндөө ягаалтай ингээд yoke шиг мөртлөө ороогоод ингээд өмсдөг yoke-ээс ахгүй юу? Монголоос манай ээжт байсан. Тэгээ тэрийг би хөөрхөн санагтаад аваад ирсэн. Тэгээ тэрийга заримдаа өвөл хар өмдөн дээр тэрийг ингэж боогоод гарвал гоё layered болчихж байгаа байхгүй юу? Тэ? Тэгээ ч бас өмсдөг. Ер нь бол нэг шооч өмсөх бас дурггүй. Шоошны дотор, юуны дотор ч юм уу зөндөө layered хийх амар дуртай. Тэгээ би Lookbook брэнд гэж хувцсны брендийн зураг даралцсан шүү дээ тий. Тэгвэл одоо энийг ч харуул. Зургийг тавьчих заяа. Энэ миний Lookbook брэндний хувцсыг ч харуул. Энэ бол альтуруу 2025 оны Lookbook аахгүй юу. Тэгсэн ч гэсэн ийм стилийн Lookbook дотор нь өмд өмссөн. Тэгээ бэлт хийсэн. Ийм стилээр бас зөндөө тренд болж байгаа. Энэ мэ. Миний ер нь зөндөө өмсдөг өмд Yoke стил бас энэ даахгүй. Тархнаас авсан зурагтай энэ бол ингэж аим зөнд өмсдөг. Энэ бол өөр хоёлаа тустай юм баггүй юу? Тустай yoke байхгүй. Тэнийг би нэг хамт өмсч үзсэн чи аим миний стил болоод тэг хайш явахад энийг зөнд өмсч гардаг. Манай аав аим дурггүй. Юу вэ? Юу сайн хуцалцгийг л аим дург байдаг. Энэ стил юм шаах юм. Стил юм шаах юм guys те. Өөр бас би layer хийсэн юм байна уу? Харуул. Өмнө жилийн Солонгост нэг ингэж playtime шиг том фестивал болдог аахгүй юу. Тэгэхэд ийм палаж өмсөе. Палаж өмсөд яг энгийн палаж өмсвөл надад бол стил харагдахгүй байсаахгүй. Зүгээр л жоохон эмхтэл тийм хөөр харагдахгүй байсан. Тэрэндээ доотлон джесс өмсөж байгаа аахгүй. Тэгээл бүрэн миний стил хийв болцоо аахгүй юу. Хөөрхөн мини one piece өмссөн гэж харсан чи доотлон ийм өмдөсөн биш. Өмд бас өмссөн биш гэж тийм маягаар. Ялгсан сте. Хөөрхөн сте. Энэ хувцас энэ жижиг богино палаж манай ээж ах зөө. Тэгсэн чи би энэ амар хөөрхөн санагтаад энийг өнгөөр аваад ирсэн. Тэгээ энэнийг зүгээр дангаар өмснөөс ингэж point болмоор энэ өнгийн one piece point болмоор доотлон өмд өмсөд ингэж хөөрхөн сте. Ингэж зүсч болдог аахгүй юу? Ийм зүгээр сте. Тийм болохоор та нар ингэж зөндөө хамаагүй layer хийгээд үзээрэй.
гэж хэлмээрээ. Би амар зөндөө layer хийж өмсдөг юм байна. Чиннээсээ би тийм дуртай байдаг аахгүй юу. Тэгээ одоо ч тэр нь бол зөндөө хүмүүс ингэж хэрэлж байгаа. Ийм layer хийдэг харах. Тиймч та нар ч зөндөө layer хийж үзээрэй. За тэгээд бас та нарт хэлэх юу вэ? Та нарт хэлэх, танилцуулах энэ жилийн color, энэ жилийн өнгө юу юм мэдхүү та нар? Юу юм мэдхүү? Pantone-аас сонгосон энэ жилийн color гэж жил өөрөөд. Энэ жилийн color ийм гэвэл тэр нь бас жоохон тренд орчдөг аахгүй юу? Тэгээ хувцснаас жоохон тэр өнгийн стилээр зөндөө гарч ирдэг. Тэгээ энэ жилийн color нь юу вэ гэвэл Cloud Dancer гэдэг color. Өмнө жилийнх бол brown байсан. Тэг зүгээр энгийн нэг бор өнгө биш, жоохон шоколад шиг бор өнгө байсан. Өмнө жил 2025-нд бол. Энэ жилд бол Cloud Dancer гэдэг цагаан өнгө. Хай тиймэртлөө ингэж жоохон ийм стилийн цагаан гэхүү. Яг цэвсэрэн цав цагаан биш. Жоохон cloud, саарал дуу орцсон цагаан өнгө. Одоо амар тренд болж байгаа. Тэгээ энэ өнгө чинь жилийн өнгө болоод энэ өнгийн хувцснаар шоу дээрч тийм пренснес тийм зөндөө гарч байгаа. Та нарт тип болж байгаа байхгүй юу? Жоохон бохир гэхүү. Бохир дуу цагаан өнгө гэдгүү. Тийм стилийн цагаан өнгө бас мэдээд авчвал энэ жилийн өнгө штэ гэх тээ. Энэ жилийн тренд өнгө штэ. Энийг авчвал гэх. Тэгээ тийм стилийн миний бодлоор тийм шоч тээ зөндөө хүмүүс өмснөх гэж бодож байна. Хавар болвол. Тэгээ basic өнгө болохоор бусад өнгөтэй амархан хольж болно. Тэ? Basic юмч. Тэгээд нэмээд цагаан одоо ингэж тренд болж байгаа гэсэн шүү дээ, тэ. Өнгө зөндөө ингэж хольж өмсдөг болсон байсан. Өмнө бол би ингэж хувцас сайн өмсөхийн тулд за яам сайн өмсгөө, яаж өмсгөө гэвэл 2 3 өнгөөс дээш нь хамаагүй өнгө бити нэмжээ хувцсан дээ. Зөв хав хувц өмсвөл тэрэн дээр поинтаар улаан өнгө нэмэхэд ч юм уу. Эсвэл бол ерөөндөө нэг цэнхэр өнгийн хувц, саарл өнгийн хувцалтаар ингэж нэг өнгөөр хувцалчаад тэгээд поинтер шар өнгө, поинтер улаан, поинтер ягаан юм уу, тийм поинтны гутал юм уу, цөөх юм уу, тийж өмсвөл амар стилтэй харагддаг гэж хэлжээс ахгүй юу. Одоо ч тийм стилтэй харагддаг. Би тэгээ ер нь бол хав хар хувцас амар өмсөх дуртай. Тийм болоо тийм хар хувцсан дээр саарл өнгөөр нэг point өгдөг ч юм уу. Тэгдэг аахгүй юу. Тэгжсэн чи энэ жилд бол тийм биш болцоо байгаа аахгүй юу. Жохон цэнхэр өнгө, улаан өнгө, шар өнгө, саарл өнгө хамаагүй нийлцэн. Өнгө нь бүр ингэж амар олон өнгөтэй хувцсыг нэг удаа ингэж өмсдөг. Тийм стил аим зөндөө гарцаа байгаа guys. Өмнө нэг өнгөөр хувцлаад нэг акцент нэмдэг байсан бол одоо харин тод хурц өнгүүдийг зоригтой давхарлах болсон болцоо байхгүй. Тэгээ энийг ч бас анзаараад харуулж энэсээ тийм өмнөөс бол зөндөө өнгийг хэрэглэдэг болцоо байхгүй. Тэгээд би ингэж гинт энийг мэдээд одоо миний ингэж хэлсэн өгнүүдийг мэдээд би ингэж зөндөө layer тиймэр байна. Яаж layer ямар өнгийг ингэж хоорондоо ингэж те нэг зогч өмсүүлэх үү сайн мэдэхгүй байгуул хамээлээ жижигэн юмнаас ахилдаг байхгүй. Гутал ч юм уу эсвэл цүнх ч юм уу те. Тийм чи хувцсандаа ч ингэж layout хийдэг хувцс зөндөө өмсөд өөрөөр стил өөрөөр дизайнтай ингэж хувцсыг layout хийдэг байгуулч сайн нэмээд color layout өнгийг ч бас хамтралж ингэ layout хийвэл бүр сайн. Окей. Гутал юм уу, эмс юм уу ингээд цүнхээс эхэл гэсэн юм чи тийм юмнуудыг дараа харахад бүр ингэж гоё чанга өнгөтэй те уулаа ч юм уу, шав шар ч юм уу, яв ягаан ч юм уу. Тийм стилийн бас юмыг дүдэнд сайн авдаг болж байгаа байхгүй. Миний үгийг сонссон юм чи. Тэ? Тийм шүү. Окей. Тэгээд хамгийн сүүлийнх хэлээд байсан чаяар ингэ зөндөө хэлж байгаа сте тэ. Хамгийн сүүлийнх бас ямар юм тренд болж байгаа гэвэл leggings зөндөө стайлинг хийж байгаа guys. Өнгөтэй leggings, олон төрлийн дизайнтай leggings. Энийг бас өмнө жилээс хэлсэн. Миний бодлоор би өмнө жилээс ийм leggings-ийг стайл хийхэд аим дуртай байсан. Энийг зөндөө харж ирсэн. Зургийг ингэж хадвал харуулъя. Ингэж хав хар өнгөөр хувцлах дуртай мөртлөө миний leggings size бол уулаа байхгүй. Тийм ингэж стайлинг өгдөг ч юм уу. Видеогоор одоо гарч ийм дүү. Бүх юм нь харин мөртлөө улаан өнгөөр ингэж стил өгвөл бас амар трендтэй харагддаг байна. Тэр биш гэсэн. Миний рейстээр бас зөндөө танилцуулсан шүү дээ. Ийм leggings өмсөн ингэж зураг дарсан зураг энэ хараа. Энд гой өнгөтэй leggings аас тий. Зураг нь бол зөндөө байхгүй байна. Энд зураг авалтайсан л да. Энийн улаан тайц. Стилтэй харагддаг байхгүй юу? Саарл өнгө юм уу, хар өнгөөр ингэж цэлчаад улаан өнгөөр стайлинг хийдэг ч юм. Хаах би улаан өнгийн нэг аим зөндөө үсэн.
Яг тэгвэл би хар хувцсан дээр болоод гоё point өгмөр байдаг миний хар хувцсан дээр. Тэгэхэд ийм ties энийг зөндөө ингэж хийсэн. Тийм ээ guys. Тэг яаж өмсөө сайн вэ гэвэл өнгөөр нь ингэж leggings tie загаа штэ тий. Тэрийг өмсөөд тэгвэл богино хар шорч өмсөн заяа. Тэгээ тэр шорчийг өмсөөд тэрийг өмсөөд тэгээ урт гутал өмсөл амар хөөр хар. Би тэгэж амар зөнд өмсөд. Урт гутал дээрээс ингээ хөнгөн ингээ жакет, богино жакет өмсөл стилтэй харагд. Тэгээ 5 тухтай ч гэсэн маш стилтэй харагдах боломжтой. Тэгээ спорт биш харин street fashion мэдрэмжтэй болгож өмсөх нь чухал. Би энийг өнгөөр нь хаанаас авдаг вэ гэвэл гоё солонгосын хөөрхөн брэнд ч бас айгаалта. Өөр тэр Temu-гаас ч бас амар өнгөөр нь тийм tight stacking хэмтэн зардаг болоод тэгээ нэг хоёрууд авч үзчихсэн. Тэгээ цагаан өнгө, ногоон өнгө, тод ягаан өнгө, улаан өнгө тэгээ жоохон цэцгийн дизайнертай ингэж яг 5 иймдүү таяа загаа та нар нэг дараа stacking-аар бас layer хийж үзээрэй. Окей. Ингээд миний өнөөдрийн 26 оны fashion trend-ийг та нарт танилцууллаа. Миний харахад амар чухал харагдсан, хөөр харагдсан, энэ жинэс тренд юм байна гэсэн юмнуудыг та нарт танилцуулсан. Энэ бол зүгээр л солонгост биш, олон төрлийн хүмүүс зөндөө ингэж тренд гэдэг юмыг би point-аар аваад хэлж байгаа болоод заавал солонгос бол юм штэ гэж бодож болохгүй шүү. Нэг дараа хувц авахд ч юм уу хувц сонголт байхад миний хэлсний point-нуудыг сайн анхаарал үзээрэй. Окей? Харж өгсөнд баярлалаа. Энэ видеог амар дармаар байсан. Тэгээд дарсантай амар гоё юм. Гоё гараасаа гэж амар ингэж бодчихъя. Энийг хурдан таммаар байна. Хараад сонирхолтой байсан юм бол доотлолт бичээрэй. Сонирхолтой байсан ч юм уу эсвэл хамаагүй хусны талаар асуулт байгвал би мэдгээрэй гэж та нарт ярилцъя. Өөр бас Монголын стил, Монголд бас ямар юм тренд болж байна, юу болж байна. Монгол одоо ийм хувцснаар аим зөндөө өсөж байгаа сте гэдэг тийм юмыг бас та нар мэдгээр надаа ингэж заагаад өгөөрэй. Бис тэрийг хараад вау, Монгол ийм байт юм уу? Тэгээ. Харж өгсөнд баярлалаа. Гоё байсан бол лайк дараад бичээрэй. Thank you guys. Bye.